Одоо нам болвол намын ерөнхий нарийн бичиг дэд дарга гэд бусад бүтцүүдэд урагсраад явах ёстой. За намын дүрмээр болвол намын ерөнхий нарийн бичгийг намын дарга өөрөө оруулж ирээд үндэсний бодлогоороо шийднэ. За ер нь яг уу өнөөдөр тэр хоёр залуугаас гадна бас Монгол улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Монгол улсын их хурлын гишүүн мөнх байцаглан тэргүүтэй хүмүүс мөн Баяр цогт гэж хүнийг болвол ерөнхий нарийн бичгээр тавихыг эрс эсэргүүцнэгээд 3 чиглэлээр буруутахад байгаа харагдж илээ. За эхнийх нь бол офшор бүсэд энэ хүн мөнгөө нуу дарагдуулсан. За хоёрдугаарт нь бол оюутлогын гэрээг муу хийсэн. Гуравдугаарт нь 3 шатны шүүхээр ял авсан гэдэг. За та бүхэнд зүгээр яг түүх гэдгийм үү нөхцөл байдлыг эргээд бас нэг та бүхнийг сүгэж хараасаа гэж бодож байна. Тухайн үед шудрах тав гэж өөрийгөө нэрлэжсэн одоо Нямбатар, Батсандан, Аюур сайхан гэдэг нэг 5 нөхрөө өөрсдөө ярьжсэн шүү дээ. Тэр дотор Аюур сайхан тухайн үед Баяр цогтын нэр хүндийг бутаах даалгаврыг Халтмаагийн Баттулгаас аваад би Швейцараас энэ этгээдийн талаар юм чухал мэдээллийг ерөнхий прокуророос авлаа гэж бодол мэдээлэл олон нийтэд түгэж ирсэн санаж байгаа. Би дараа нь Аюур сайхантай уулзаад чамд энэ даалгаврыг ерөнхийн өгчээс юм бэ гэхдээ Баттулгын чиглэлийн хүмүүс надад ингэж хэлээ гэж хэлсэн. Би одоо их харамсдгаа гэж хэлсэн. За тэгэхээр тэр нэг сая доллар моолрын инээ тэрэ гэдэг асуудал инээдэмтэй юм. За хоёрдугаарт нь тэр оюут толгой гэдээ яриад байгаа. Оюутлогын асуудал бол 2008 оноос хойш одоо өнөөдөр хэдэн жил болж байна. Бараг 20 гаруй жил болж шít. Тэгэхээр ийм 20 гаруй жилийн хооронд мэдээж ажил хийхэд бол хэрв ажил хийж байгаа бол алдаа гаргана. Алдаа хэн засах ёстой? Дараагийн эрх баригчид, дараагийн ажлыг хүлээж авсан хүмүүс засаад явах ёстой. Тэрнээс биш ажлыг хийсэн хүн буруудаж болохгүй байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр Нямбатарч байна уу? За Монголын төрчинд асралтгүй явна шүү дээ. Тэр утгаараа одоо жишээлбэл хэн байдгийг ингээл үе оюун эрдэнэч байна уу? Тэрний дараагийнхан зандаа шитарч байна уу гэд үе зүвийг дэмжиж буруугийн засаад явна гэхээс биш үгүйсгээд ээж болохгүй. Одоо тэгээ өнөөдөр ардын нам 10 гаруй жил оюут толгойг муулдаггүй. Оюутлогоо буруутгадаггүй. Оюутлогоо хэрвээ буруу байсан засдаггүй байхгүй. Яагадгүй л тий чи үнэлэхүй 65-аар байлаа, 76-аар одоо хахын нэг дуусчих тийм ээ 65-аар байлаа. Дээрээс нь одоо 126-аар байлаа. Гэтэл эдгээр яагаад энийг засахгүй байгаа? Дандаа ингэж ардын нам руугаа ингээ одоо юу гэдэг ардчилсан намыг буруутаа болгож л ярих гэдэг. Гуравт нь тэр 3 шатны шүүхтэй холбоотой нэг яриад нь шүү дээ. 3 шатны шүүхээр одоо би энэ дээр залууч гэсэн бас тэр цэрэн долгор гэлээ эмэгтэй бас яриад байлээ шүү дээ. 3 шатны шүүхээр ял авсан энэ бол буруу гэдэг. Хөөе уучлаарай. 3 шатны шүүхээр ял авсан хүн алдсан алуурчдыг судалсан тохиол байгаа шүү дээ. Баяр цогтой хажуу тэр илүү ноцтой шүү. 5 хүн алдсан алуурчдыг 3 шатны шүүхээр ял авчиад байхад тагнуулынхны шорон тэгээ тагнуулын гэдэг чинь би ганц хүний тухай яриаггүй шүү. Бараг 20-30 хүнийг 500 хүний ажлыг үүсгээд тэгээд өнөөдөр алуурчид маань өнөөдөр гудамжинд энийгээд явж байхад ардчилсан намынхаа одоо амийг үнслэгч Санжаа сүрэнгийн зоригийн амь насыг нэхэж энэ шүүхийн шийдвэрээр зарга үсгийг жарихгүй нөгөө нэг яриад байдаг, нөгөө нэг хэлмэгдээд байдаг, нөгөө нэг оюут толгойг нь ажлыг хийсэн гэдэг хүнийг шоронд орох ёстой гэдэг. Ер нь ардчилсан намд бол нэг зарчим байх ёстой. Нэгдүгээрт нь ардчилсан нам асуудлаа дотроо ярьдаг байх хэрэгтэй. Энэ ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бол дотроо ярих асуудал. Тэр тусмаа үндэсний бодлогын хорон дээр ярих асуудал. Тэрнээс шивлэлд ярих асуудал биш. Хоёрт нь ардчилсан намынхан ард түмний тал зогсох ёстой. Ард түмний тал зогсно гэдэг нь юу вэ? Ард түмний одоо тэр үндэслэгч Санжаа сүрэнгийн зоригийг яагаад сулалсан юм бэ? Ардын намынхан гэж сөрөг хүчнийхээ одоо тийм ээ шүүмжлэх ёстой болохоос биш. Намынхны гишүүн 500 хоног хэлмэгдээд гарч ирсэн. Би ганцхан баяр цогтын тухай яриаггүй шүү. Жишээлбэл та нар хэрвээ санджаа бол мэд сайхны инх сайхан 25 жилийн буюу хатуу ярих цаазаар авах ялаа зүгчилж яагаад ганцхан машины асуудлаар гээд 4.6 жил ял гэсэн. Фортуна Батбаяр. Одоо энэ Эрдэнэбат маш олон хүмүүсийг ерөөсө төрийн эсрэг гэмт хэрэгтэн эх орноос урвсан гэдэг 15 давхрын технологи явж хагаад тэгээд юу гэдгийг амь мултас зарим нь бурхны оронд очсон байгаа шүү. Энэ шоронгоосоо гараад удалгүйгээр өнгөрцөн байгаа. Зоригийн эргийг илчилсэн одоо мөрдөн шалах хэлцээний дарга хүртэл учир хөтөлбөрийн шалтгаанаар бурхны оронд очсон байгаа. Ийм юмнууд дээр ингээд хин нэгний гар хөл битгий болооч дүүнрэ гэж
би хэлмээр байна. Залуучуудаа одоо болноо ингэж одоо ярих биш. Наа чи нам дээр л ярих асуудал. Тэгээд үндэсний бодлогоороо олонхороо шийдээд явах асуудал. Би нэг юм дээр маш их санаа зовж одоо сэрдэж байгаа. Тэрний өгд энэ ерөнхий нарийн бичгийн дарагт яагаад нэгэн гэд байгаа ганц төмрийн парагц анхаарал татаад байна гэд бодол төрөхгүй юу? Тэгсэн чинь үнэхээр аргагүй юм байна. Ганц төмөр чинь энэ намыг хятад зарцсан юм байна. Та нар мэдж штэ. Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэн Балыг Москва дуудаж ирээд загнадаг байсан. Москва дуудаж ирээд сүрдүүлдэг байсан. Москва дуудаж ирээд юу хийхин заадаг байсан гэдгийг бид нар түүхээс мэднэ. Тэгвэл ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараа дуудаж ирээд анхааруулга, сануулга, дарамт үзүүлсэн тухай дэлгэр сайхан гээд зам тээврийн сайд TV5 телевизээр ярилцлага өгөхдөө мэдгдсэн. Би төрийн сайд худлаа хэлэг байх гэж бодож байна. Тэр тусмаа харьбины гэрээг хамгаалаад харьбины хулгайг хахуйлыг өөрсдөө санаачлаад одоо хийсэн биш байгаадаа гэж санаа зовж байна. Тийм учраас ардчилсан нам одоо яаралтай цэгцрэх хэрэгтэй, дарга зэрэгэ тавих хэрэгтэй. Би жишээлбэл үндэсний бодлогоор сонгогдоод хувь хүний өдөрт би гомдолтой байна. Энэ сонгуулийг өөрөө хийсэн хэрнээ энэ хулгай дээрм луурыг нь харж байгаадаа би бас одоо үнэхээр энийг бол хууль хяналтын байгууллагын шалгаасаа гэж хүсэж байна. Наацх нь хяналтын ерөнхий орооны дарга чинь шоронд орчоод байна шүү дээ. Тийм биз дээ. Зээн холдын ял шийтгсэн бас их нэг даргаалж чинь Арслан банкны зүгээс энэ бол одоо үлээ хэлмэгдүүлэлт гэдэг юм. Хүрэлс үх хийцэн хэлмэгдүүлэлт гэд бас л мөнх баясгалан хэлсэн шүү дээ. Би бол нөгөө хулгайчиг бариул бариараа хулгайчиг бариараа гэдэг шиг би энийг бол эсэргээрээ манай Батулга хийчлээ гэж би хардаад байгаа. Яагаад ингэж харж байвал гурван шалтгаан байна. Нэгдүгээрт нь өмгөөлөгчийг яаж сонгосон бэ гэдэг надад эргэлзээ төрж байгаа. 2024 онд анхан шатны шүүхээр энэ хүн цагаатахад би вайбраар тэр хүн чиглэл өгч байгаад зөвлөгөө өгч байгаад энэ хүнийг цагаатгах гэсэн. Өмгөөлөгчийн хувьд зандаагүй хулдыг би аварч ирсэн гэсэн үг. Дараа нь энэ хүн өөрийнхөө өмгөөлөгчтэй явсан. Тэр өмгөөлөгч нь гарч ирээд ялагдангуудаа 4 хүн манай хүнийг гэрчилсэн гэж мэдээлэл хийсэн. Мэдээ цэгийн дээр байгаа шүү. Ярилцлагын дээр мэдээ нь байж илээ. Манай хүнийг өмгөөлөгч нь хавц тэрэгт нь мэдээ байхгүй зүйлээр 4 хүн энэ хүний эсрэг гэрчилсэн гэж. Хэрвээ гэрчиж байгаа юм бол зам тээврийн яамд гэрчлээ штэ. Зам тээврийн яамд хамгийн нөлөө өгөх этгээд нь хин юм. Энэ ширээ шаадаг нөгөө сахалтай нөхөр санжаа үстэй. Төрийн их хурлын даргын ширээ шаадж унгаад зогтөг. Нөгөөх нь юу гэвэл дэлгэр сайхан, гурав дахь нь Батулга. Энэ гурвал энэ хувийн юм шиг авдаг. Даргаас зөвлөмж авахгүй, сайдаасаа чиглэл авахгүй гэрчилдэг төрийн албаагч баг байдгүй. Тийм учраас би харамсаж байгаа шүү дээ. Ирээчгүй байгаад яагаад зарим хүмүүс ингэж агцсан. Харин хэлээд нь шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь нэгэн аагаас ч юм уу, моохоос ч юм уу, Батулгын харьбины гэрээг хамгаалдаг хүн гарч ирэхгүй бол эднэр чинь өдгөгдчих гээд байна. Баларчих гээд байна. Наадах нь хятадын мафи эднэрг алчих гээд байна гэж би хардаад байна шүү дээ. Яг гэвэл та нарт дэлгэр сайхны яраан дээр нэг анализ хийгэрэг. Дэлгэр сайхан бүр ингэж хэлсэн шүү дээ. 12-оос 13 онд энэ Батулгын мухар төмөр замаас болоод баахан хүмүүсээ би цаазалсан. Хятадууд нь тэгж хэлсэн гэж шүү дээ. Цаазалж алсан. Одоо та нар бид нэр гуугаад байгаа. Наадхаа хамгаалж чадах юм байгаа үстэй гэхдээ одоо би лав тэгнэ гэж хэлсэн. Манай ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга аяг бол дуудаж ирээд тэр хүн болвол загнасан хатуу сануулга авсан гэж хэлсэн шүү дээ. Харин сая та өөрөө чинь бараг зодох гээд байгаа яриан дээр шаал өөрөө өстө нөө зүйдээ ирж илээ. Наан бол яг үнний иржсэн байхгүй. Тийм учраас энэ их ноцтой шүү. Энэ бол маш санаа зовж байна. Монгол Ардын намаас тэмдэглэдэг байгаа юм. Баяр цэгтийг Монгол Ардын намын бэт гэж нэрлэдэг. Монгол Ардын намын бэт чинь ган төмөр штэ. Монгол Ардын намын бэт чинь од баяр штэ. Монгол Ардын намын бэт чинь туван штэ. Бэт гэдэг чи юу вэ гэвэл тийм ээ хэнийг нэр дэвшүүлэх үү хэнийг нэр дэвшүүлэхгүй байх үрийн эрхтэй байхыг л хэлнэ штэ. Анх энэ сонгуульд ороход нь тойргийг нь зураад жигсаалтаа зураад дээр нь нэгнийх нь орныг оруулахгүйгээр тэг ингээ явж исэн хүмүүсийг л бэтгэн. Тэрнээс биш ардын намтай уулзсан, ярьсан, танилцсан хүнийг хэлэхгүй штэ. Тийм учраас жинхэнэ бэт бол Монгол Ардын намын бэт бол Талбайгийн Батулга өөрөө. Яг гэвэл Батулгын засгийн газар сая огцорлоо гэдгээ өөрөөсөө зөвшөөрсөн шүү дээ. Одоо Батулга чи өөрийн засгийн газаргүй болчоод энэ намд хорогдох гол сандраад байна шүү дээ. Тийм учраас жинхэнэ бэтээ бид нар таних цаг болсон. Бэт гэдэг чинь тухайн намаас энд ирээд ямар нэгэн
үүрэг даалгавар хэрэгжүүлэхийг л хэлнэ штэ. Тэгээс тухайн намтныг таньдаг, мэддэг, найз байгаадаа хэлж байгаа биш байхгүй юу? Би бол тэгж ойлгож байгаа.